За тэгэхээр яг энэ опер хөтөлбөрөөр залуус маань ямар боломжийг олж авах вэ гэхээр нэгт мэдээж гадаад хэлийг буюу герман хэлийг орчинд нь сурах. Хоёрт тухайн орны соёлтой танилцах, шинэ соёлын мэдлэг олж авах. Гуравт нь герман орчинд амьдарч бие дааж үзэх гэсэн гурван том зүйлсийг бол уг хөтөлбөрөөр бол хэлдэг байгаа. Герман хэлийг нэг орчинд нь сурна гэдэг нь яг юу гэсэн үг вэ гэхээр герман гэр бүлээр дамжуулаад герман хэлийг өдөр тутмын хэрэглэн дээр, харилцаан дээр ингээд хэрэглэснээр хэлний мэдлэг бол сайжрна, дээр нь гүнзгийрүүлэх болцоотой. Үүний хажуугаар маш том боломж нь германд хэлний курст явах боломжтой. Тэгэхээр бүтэн жилийн хугацаанд магадгүй таны герман хэлний түвшин 2-3 түвшин агсан байх болцоотой байдаг гэсэн. Хоёр тэгвэл нөгөө шин соёлтой танилцсан гэдэг нь маань болохоор мэдээж герман гэр бүлээр, тэр чочин гэр бүлээр дамжуулаад тухайн орны өдөр тутмын амьдралд оролцож, гар бие оролцож, тусалж тэр соёлд өөрийн биеэр ингээд мэдлэгийг бол олж аваад энэ нь таны амьдралд бол маш их бас арим туршлага болдог. Гуравт гэхээр гадаад орчинд буюу одоо герман орчинд амьдарснаар хүний бие даах чадвар сайжирдаг. Одоо тий бие дааж амьдралын анхны алхам ингээд хийж байгаа гэж бол ойлгож болно. Тэгэхээр уг хөтөлбөрөөр ийм гурван том одоо зүйлс бол залуучууд маань өөрсдийгөө сорж туршлага мэдлэгээ ингээд олж авдаг байгаа даа.